Чингис хааны мэндэлсэн энэ өдөрт зориулан жил бүр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж мөрөгдөг Цэрэн жаргалын гэр бүлийг NTV мэдээ онцолж байна. За 10 жилийн турш Чингис хаандаа хүндэтгэл өргөсөн энэ хос хүүхдүүдэд түүх соёл өв уламжлалаа таниулахаас гадна Монгол соёлоороо бахархах, мартахгүй дээдлэн хүндтгэх ёсыг өөрсдийн үйлдэлээр үлгэрлэн харуулж өвлүүлэн үлдээх зорилготой юм а. Анхнаасаа л нэг зорилготой. Тэр маань төр төвшин бай төмөн улаан олон бай гэсэн бодолтой. Тэгэхээр төрийнхөө их эзэн хааныг хүндэтгэх, түүх соёлынхаа өмнө бүхийх, ёс заншлынхаа өмнө тийм л үднээс анх үр хүүхдүүдээ бас энэ эзэн хааны тухай, эзэн хааныг одоо хайрлах тухай, хүндэтгэх тухай юм зам суртахуун хар багаас нь суулгах юмсан гэсэн бодолтой одоо 10 жил, энэ жил 10 дахь жилдээ ярьж байгаа юм байна. Цэрэн жаргал анх эхнэр том охинтойгоо гуруулхнаа ирж Чингис хааны хөшөөнд мөргөж байжээ. 10 жил тасралтгүй мөргөн хүндэтгэл үзүүлж байгаа тэдний гэр бүл одоо ам бүл зургуулаа болсон байна.